хандлагууд, трендүүд, за тэгээд урлагийн түүх, урлагийн янз янзын салбарын хамгийн үнэтэй зүйлс эдэргээд ярьдаг. За өнөөдрийн хувьд бол хамгийн үнэтэй хөгжмийн зэмсгүүдийн тэнгэрт хадсан дуудлага худалдаан дээр рекорд болсон үн ханшнуудыг ярих гэж байна. За ер нь бол ихэвчлэн нөгөө хин тухайн хөгжмийг эзэмшижсэн гэдэг нь бол энэ үнэнд нь нөлөөлөд байдаг юм байна л да. Тэгвэл өнөөдөр манай гариг дээр хамгийн өндөр үн хүрч зарагдсан 9 хөгжмийн зэмсгийг танилцуулах гэж байна. Хөгжмийн зэмсэг болгоны ард хэн хизээ тогтож байсан гэдгээс гадна мэдээж нөгөө нэг хэн уралсан бэ гэдэг чинь стади варын хийл гэхлээрээ тэр нөхрийн хийл бол амар үнэтэй хийл болдог гэдэг шиг ийм бас нэг нууц байна. Үнд нөлөөлдөг юм байгаа юм. За тэгээд мэдээж зарим нь бол нөгөө нэг сонирхолтой түүхийг туулсан нэг хятадын кино гэдэг чинь улаан хийлгээд. Яг үнэ. Тэр чинь бол нөгөө ингээд соёлын өвсгөлийн үед ингээд хаягдаад бараг шатаах гэж идэг шүү дээ. Тэгээд нэг нөхөр авч нуугаад муугаад гээд тэрэн шиг ингээд ийм сонирхолтой нууцлаг түүхтэй бол бас үнд ордог. За жигсаалтын 9-р байранд домогт Beatles хамтлагийн дуучин Paul McCartney-гийн барьж байсан гитар ордог юм байна. За одоо хамгийн одоогийн байдлаар дэлхий дээр байгаа хамгийн үнэтэй зарагдсан хөгжмийн зэмсгнүүдийн 9-р байранд гэсэн үг. За Paul McCartney-гийн 1960 онд үйлдвэрлэгдээд Paul McCartney-гийн барьж исэн 1960 онд үйлдвэрлэгдсэн Hofner гэдэг бас гитарыг манай гариг дээр хамгийн алдартай хөгжмийн зэмсэг тооцдог. 1960-ад онд алдарт Let It Be цомгоо бичиж байхдаа энэ бас гитараа ашиглаж олон домогт хит дуунуудаа бичсэн байдаг юм байна. Харамсалтай нь гитар нь 1972 онд Notting Hill-ийн нэгэн пабын гадаа байгаа бүхээгтэд хэрэгнээс нь хулгайлагдсан. За энэ тухайн үедээ Маккартни гитараа нэлээд эрэл сурал болон хайсан ч олдоогүй. Харин өнөөх хулгайч нөхөр нь Маккартнигийн гитарыг хажуу хавийнх нь нэг пабын эзэнд ердөө 30 пүнтээр зарцсан байдаг. Хүүхдээ за. Тэгээд тэр нөгөө нэг хажуудлын пабын нөхөр бол Маккартнигийн гитар гэдгийг мэдэнгүүтээ дарцсан байж. Бас айхтар байна тий. Хамгийн инээдтэй нь алдарт Beatles-ийн дуучны гитарыг хулгайлснаа ч хулгайч нь мдээгүй. Худалдаж авч байгаа хүн нь алдарт гитар худалдан авч байгаагаа ч мдээгүй. Гинэ бас. Ингээд энэ үеэс хойш гитар хэд хэдэн эзэн сольсон байдаг. Гэхдээ сонирхолтой нь 2023 оны сүүлээр гитар уг нөгөө адуулсан гитар маань хулгайлагдсанаас хойш 50 гаруй жилийн дараа Paul McCartney-гийн өөрийнх нь гар дээр иргэн ирсэн байдаг гинэ. За яаж ирсэн юм бол? За дуучны хэвлэлийн төлөөлөгч Paul McCartney-гийн албан ёсны цахим хуудсанд 1972 онд хулгайлагдсан Paul-ийн Hofner 501 гэдэг бас гитарыг эргүүлэн өглөө гэж мэдээлсэн. Энэхүү гитар Paul-ийнх мөн болохыг гитар үйлдвэрлэгч баталсан байгаа. Мөн Paul McCartney энэхүү гитараа эргүүлэн олж авсандаа баяртай байгаа тухай өөрийнхөө хуудсанд бол дамжуулан бичжээ. Гитар үйлдвэрлэгч Hofner компанийн 2023 оны 9-р сарын сүүлчээр Их Британийн Sussex хотын нэгэн байшингийн дээврийн хөндийгөөс McCartney-гийн бас гитарыг олсон бөгөөд нууцсан байсан байх тий. Үгүй энэ бүр дээврийн хөндөр юу хамаагүй манайх нөө харанхуй өрөөндөө юу хамаагүй маяг чи хийдэг шиг юм шүү. За. Тэгээ хайцсан байсан юм шүү шүү дээ. Минийхаар бол McCartney-гийн бас гитарыг олсон бөгөөд энэхүү гитарыг Paul-ийнх болохыг баталгаажуулсны дараа 2023 оны 12 дугаар сард McCartney-д эргүүлээ өгсөн юм байна. За Paul энэхүү гитараа 1961 онд Германы Гамбург хотын нэгэн шөнийн цэнгэний газар тоглож байх үедээ 30 пүнтээр худалдан авч байсан гинэ. За. За үүнээс хойш олон хит уран бүтээлүүдэд энэхүү гитараа ашиглан тойрволсон тэрээр өнгөрсөн жил уг гитарыг үйлдвэрлэгчээс ижил төрлийн гитар урлаж өгөхийг хүссэн байна. Гитар үйлдвэрлэгчид түүний гитарыг эргүүлэн олох аян өргөнүүлсэн бөгөөд уг аян амжилттай болж Их Британий Sussex хотын нэгэн байшингийн дээврийн хөндөд байгаа тухай мэдээлэл олж авснаар гитарынхүү 50 жилийн дараа эзэндээ ирсэн юм байна. За гитарыг дээврийн хөндөөгөөс олж албан ёсны эзэмшигчд нь өгсөн Katie гэдэг эмэгтэй гарыг Paul маш сайн цайлгасан гэдэг гинэ. Гэхдээ яг тэд мэдсэн байна. Мэдсэн тоо байхгүй. Гэхдээ маш сайн цайлгасан. За харин өнөөдөр энэ гитар
12.6 сая доллараар үнэлэгдэж байгаа гэж. Яа. Ёо, юу вэ? Бүгдээрээ нөгөө нэг ковидын дараа нэг дөнгөж юм онгоож явах үед нэг шоудаж явжгаад Нисванси амгаа гитараа алдаад ёо бүр кино тий. Дөнгөж ингээд хүмүүс дөнгөж нэг ингээд яг тэгсэн чинь яасан гэсэн чинь юугаар хараад камераар харсан чинь яг амгаа мань хоёр юм ярьж ирсэн гитарыг нь аваад мань хоёр цаашаа явж байгаа хамгийн сүүлд гитар байсан дүрсэн мань хоёрын дүрсэн би сандраад хүүдий гэд тэгээд яасан гэхээр би ч нөгөө нэг олцсон шүү дээ. радиогоор баахан зарласан шүү дээ. Манайс тэгсэн. ингээд ийм гитар байсан дараараа гэж баахан зарлуулаад тгсэн чинь би ч тэрэнд хамаагүй байсан юм билээ. Тэгсэн намайг ингээд за чи нэг ингээд авч яваад нэг газар тавьчих гэж бодоод байсан чинь үгүй аврагууд нэг таксин цугаа явсан байхгүй юу. Тэгээд тэр таксин дотор орчихсон байсан. За. Тэгээд нөгөө таксины жодоо ч буцааж авчиж өгсөн шүү. Баазар. Би ч одоо хүний үнэтэй зэт юм нээрэнгээс солиороод авч яваад энэ тийм тавьсан юм болов уу гэж бодсон шүү. Гитар алцагсч ирсэн шууд тэр л бодогдчих штэ надаа хамгийн түрүүнд. Надад ч гэсэн яг тэр санаад орсон. За тэгээ ингээ 12.6 сая долларын үнэтэй гитар оршиж байд юм байна. За дараагийн танилцуулах үнцэнтэй хөгжмийн зэмсэг бол өнөө цагт маш ховорцсон нандин эдлэлд тооцогдож $100,000 үн хүрсэн синтезатор буюу автомат дараалтад хөгжим юм аа. За манад Casio-гийн ийм дараалтад хөгжмийг үйл нэлээд орж ирсэн. За бид нар бол ерөөсөө ингээд Margon гэж ярихгүй зүгээр шууд Casio л гэдэг тий. Ерөөсөө Casio л гэдэг. Синтезатор гэж ярьдаг ч. Тэрний чинь дараагаар Korg орж ирээд бас нэг хэсэг бүгдээрээ Korg гэж ирсэн. Тий, тэгтээ одоо юу гэдэг Casio бол одоо намааг л авдаг би 1992 он 5 дугаар ангид байхдаа нөгөө нэг одод болохын өслөнгээд тэмцээнд дуулж байхад бид нэр ерөөсөө л яг Casio-той л дуулдаг байсан. Ирээдүйн одод уу? Ирээдүйн одод ч ирээдүйн одод болохын өслөнд болохоор бүжиглдэг тий ирээдүйн одод. Тэгээд бид нар бол бүгдээрээ л Casio-той л дуулдаг байсан. Ер нь бол. Тэгээд яг тэр чинь бас бас ч гэж амьд хөгжмөнтэй шууд яваад нь штэ энэ чам. Яг амплаг дээр яваад нь штэ тий. Casio-ны дараагаар чинь сумын төвүүдээр бол Casio төвөөс од олдог байсан. Одоо яадаг вэ тэр чинь бүх бүчгийг явуулсан. Тэр чинь одоо Casio дээрээс явна. Тэгээд тэрний чинь дараагаар Yamaha орж ирээд бас нэг хэсэг Yamaha хөгжмөнтэй болсон юм. Бүх ингээд нөгөө даралттай хөгжмөл бол Yamaha гэдэг болсон байсан чинь. Тэрний дараагаар Korg гэдэг хөгжим орж ирээд тэгээд бүгдээрээ нэг Korg ч болсон байсан. Тий. За тэгвэл Японы алдарт Korg корпорацийнхан 1977 онд зөвхөн баян чинэлэг хөрөнгө бил бэнчинтэй урлагийнхан худалдаж авахд зориулсан биш. Зөвхөн яг энэ зах зээл рүү зориулж гаргасан одоо энэ хөгжим нь зах зээл дээр гарч алж хидаагүй. За яванда тийм гаргасан юм байна. Тийм. Яванда үйлдвэрлэлт нь ч зогссон байдаг. Гэхдээ одоо зөвхөн сонирхогчдын гартал цөөн хэдэн ажиллагаатай нь үлдсэн PS3300 гэдэг синтезатор хөгжим хамгийн сүүлд гэхэд түрүүн хэлсэнчлэн $100,000 зарагцсан. За энэ нэг ховор хөгжмийн зэмсгийн хувьд асар том хэмжээтэй байсан төдийгүй энэ орон зайд маш олон функцийг бол багтаасан байсан. 47 товчлууртай энэ цогц хөгжим нийт 147 төрлийн хүүг их шиг авиаг тасалдуулахгүй гаргад юм. Угаасаа ингээд нэг ийм одоо юу гэдэг хөгжмийн нэг ийм жоохон дискодоо ингээд тавингуудаад ардаас нь ингээд доороо ингээд яг даралтад хөгжмөөр ингээд тоглоод тэр чинь яваад идэг юм. Регистрүүд мангар олон регистртэй. Яг тэгээд ч нөөдгөндөө таараа явждаг те. Сайн гэхдээ би юу яасан штэ. Энэ өнгөрсөн өвөл нэг байгууллагын шинэ жил хөтөлж өгөхгүй юу? Тэгсэн чинь тэр одоо тэгэл тэр чинь гаднаас зөндөл олон амьд хөгжмийн хамтлаг орж ирэл тоглож байгаа штэ. Тэгсэн чинь яг тэр байгууллагын өөрийнх нь одоо нэг хөгжимчингээд нэг ахын тэгээ би нэг 6 авалцсан да миний бараг суугаар татдаг юм. Тийм идүүтэй зөө. Нэг юм ахын өстө нөгөө Casio-ч өстө нэрэ бужигнуулж байгаа юм чинь. Ер нь нэг сум аймаг болгонд нэг тийм хүн байдаг те. Casio төврөөл тэгээд амар гялгар өөрөө бол үнэн гялгар үсмэс гоё. Тэгээд цагаан цам өмсчдөг те. Тэгээ ингээд бүжгээ зохион байгуулад хаяа өөрөө дуулчин те голоор нь сайвэр хэрэг ингээ явждаг те. Тэнгүү цаад бол тэрэ гэж явждаг. Манай дарганд бол бэхэ гэдэг ах байдаг байсан. Яг тэгээд
Casio Тийм шүү дээ. явдаг Бэлээ, байсан. бэлээ, Бэлээгээд бэлээ, явдаг тийм. байсан. За ямар тач манад Casio брендийн хөгжмөний хэсэг нэлээд төгж байсан бол дэлхий дээр ердөө 50хан ширхэг үйлдвэрлэгдэж нэгж бүр нь $13,000 зарагдаж байсан энэ хөгжмийг цуглуулгандаа авъя гэвэл $100,000 давсан төлбөр төлөх нэ $100,000 давсан төлбөр төлөх нэ одоо л. Энэ чи бүр ийм урталтай ийм бүтэн мүлттэй тийм хөгжим байна штэ. Харин тийм Тийм ээ. байж тээ. Тийм энэ одоо эн чинь болохоор тэр $100,000 зарагдах гэдэг хөгжим шүү дээ. Бараг холбооны газар шиг юм харагдчих штэ. Уна матраа нааш цааш нэг юм сургуулаад байдаг. Тэр шиг юм харагдчих. Яг. За. За. Таны мэдээлэл. За. Нөгөө нэг гялгар хүмүүс байдаг гэсэн чинь манай нэг Сүхбаатарт манай гялгар гантлаг гэд найз байдаг гэсэн. Яг тэгж хөгжим тоглодог аахгүй. Тэнтэрэ хийдэг. Байнгын цагаан цонцтой шүү дээ. Өсмөс бол байнгын гэлдээс. Цэмцгсэн юм явж байдаг. Танаа Сүхбаатарын чи ер нь нэг тийм жоохон гангандуу хүндээ тийм хож өгчтэй юм шүү. Гялгар гантлаг гэдэг. Миний лавдаг мэдхийн Сүхбаатарын наран сумд бас Гялан цогоо гэж залуу байсан. Бас гялгар. За. За, дараагийн танилцуулах хөгжмийн зэмсэг бол Америкийн алдарт жаз органчин Jude Francescoгийн тоглож байсан Hammond брендийн B3 гэдэг ийм аргон хөгжим ордог юм байна. За, гიშгүрт хөөрг бүхий олон даруйтай хөгжмийн зэмсгийг бид нар Бадралт баг бишгүр гэдэг нэрээр нь сайн мэднэ. За, энэ Бадралт баг бишгүр гэдэг хөгжим ингээд та нарт нэг ингээд сайн санаанд ч буухгүй байгаа гэвэл нөгөө нэг сүмийн аргон юм уу? Сүмийн аргон. Нөгөө нэг юуны үзэсгэлэнт хүнж ба жон хоёр дээр нэг юм нэг ууртай нөхөр байдаг шүү дээ. За тэр хөгжим шүү. Харин ердөө 50 гаруйхан насалсан Америкийн жаз органчин, саксофонч, дуучин Jude Francescoгийн хувьд 30 гаруй цомог гаргасан. Америкийн орчин цагийн жазын ноён оргил гэж тооцогдсон 3 үеэрээ хөгжим тоглосон ийм ясны уран бүтээлч байсан байна. За харамсалтай дуучин хөгжимч маань амьдралынхаа сүүлийн жилүүдэд хит таргалтаасаа болж биеийн муудаад хөгжмөөсөө холдоод Blonde Hammond B3 гэдэг органа Австралийн дуучин Geoff Williamson гэдэг хүн тодорхойгүй үнээр зарсан байдаг юм байна. Яг хитээр авалцж өгөлдсөн нь бол тодорхой биш. За Грэмми наадамд хүртэл нэр дэвшиж явсан Hammond-ийн өөрийн гараар тоглож байсан энэ орган нь 2022 онд дуучныг гинти өглөөр нас барсны дараагаар үнэн огцон өссөн гэдэг. За гэхдээ одоо ч үн ханш эзэмшигчийнх нь нэр бол тодорхой байдаггүй ч Listverse сайтын хамгийн үнэтэй 10 хөгжмийн зэмсэгч хсаалтууд бол найдвартай багтаа байж идэг гинэ энэ. Тий. За хамтран аялагчаа яриад өргөжлөх үү. Яг нөгөө нэг ийм энэ жазуудын энэ жазууд ч нэг дандаа л харууд идэг штэ. Нэг бол саксофонч, нэг бол ингэдэг, нэг бол нөгөө морин хэл дүн гэдэг, нэг бол дуулдаг нөхдүүд идэг. Эдгээр чинь ингээд нэг ийм нэг бүтэн ийм нөгөө нэг ийм коллекц байдаг юм байна л да. Супер жазчд гэд. Тэгээд нөгөө терминал гэдэг киног санаж байгаа үстэй. Терминал мэдгүй. Терминал гэдэг нөгөө нэг онгоцны бодол дээр гацчихдаг. Нөгөө хиний тоглосон Том Хэнксийн тоглосон. Тэр чинь аав нь тэр нөгөө ийм комплекс нийт супер жазчдын гарын үсгийг цуглуулж байгаа нэг нөхрийнхээ аваагүй байдаг байхгүй. Тэрийг авах гээд явж байсан. Тэрийг авах гэж яваад гацчихдаг штэ. Тийм штэ. Яг үнэ. За Улаанбаатар хотод 16 цаг 25 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар Your Home, Your Zone гэсэн утгаар Best Building Dragon салбараараа хамтран ажиллаж байгаа. Миний ордог салбар байна. За. Би бүр очиж үзсэн. Тэгээд би бүр нөгөө нэг аливаа нөгөө ухаалаг бодингийн чи харъя гэсэн чинь үнэхээр гоё юм билээ. Хөл амрагч ингээд гэл өргөж чинь босч ирж мэрдэг. Тэгээд босоод ирэхлээр нөгөө хойдлынх нь ийм нөгөө ийм босоо байсан юу н хойшоо ингээд алчт юм л. За. Тэгээ бүр яг ийм гоё ийм хаг сэвтэй байдалд оруулцдаг. Тийм гоё юм билээ шүү. Базар байна бод. За та худалдаа авалт тутамдаа Best Building компани тусгаалan бэлдсэн бэлэгнүүдээс авах боломжтой гэж байна. За Dragon New терминалийн 4 давхарт байрлах салбраас нь та нэгийг авбал үндсэн үнээр 3 ширхэг бараа бал бөөний үнээр авах боломжтой гинэ. Энэ нэг л буруу алдаатай л бичсэн юм шиг байна. За би ингэж ойлголоо. Та нэгийг авбал үндсэн үнээр нь авна. 3-аас дээш бараа авбал
бөөний үнээр нь авах боломжтой гэж байгаа юм байна. Иш дуулмаа минь ёо. За, Best Food-ын Dragon салбартаа 5 сарын 2, 3, 4-ний өдрүүдэд өнөөдөр маргааш нөгөөдөр За, үзэсгэлэн худалдаа зарлаж байгаа юм байна. Та худалдан авалт тутамдаа Best Food-ын компанийн тусгайлан бэлдсэн бэлгэнүүдээс нэмээд авах боломжтой. Best Food-ын Dragon салбартаа за энэ адилхан байна. Ёо энэ өстө бомбудлаа. харин тийм байна. За. За тэгээд угаасаа эднийх нөгөө нэг одоо энэ ганц энэ буудангаас ч гадна камин зуух, хоолны ширээ санал, стейк, хевс зурагт хөргөгч, хөлдөөх зэрэг бүх төрлийн электрон бараагаас нэг дороос худалдаа авах боломжтой байгаа. За энэ Dragon салбараас гадна Улаанбаатар хотын баруун зүүн урд хойно гээд 4 бүсэд угаасаа салбарууд нь байгаа. Баталгаат хугацаа нь 12 сар буюу 1 жилийн хугацаа өгнө. За бүх банкны 100% лизингтэй байгаа шүү. Илүү дэлгэрэнгүй мэдээллийн 77 77 60 60 гэдэг утсаараа аваарай. 77 77 60 60. За Best Food ингээд салахгүй бичээд Facebook руу н орох боломжтой. Ингээд таны 5 тухын бүс Best Food-ын Dragon салбараараа хамтран ажиллаж байна. Баярлалаа. Тэр Dragon ч нэг юм том дөрвөлжин байшин л байгаад байсан байхгүй юу? Би тэгэл хажуугаар нь давхиад байдсан. Нэг бүр хэрэг болгоод орж үзээг орсон ч. Пүү гадаадын моол шиг юм билээ шүү. Дотор талдаа юу? Гүү амар зөөд. Зөө. Байхгүй юм байхгүй шүү. Супер юм билээ. Дээрээ кино, театр, театр юу ч хоолны газар. Зөө. Яг нэг гадаад очсон юм шиг. Жаахан ангаж гараад ирсэн. За, дараагийн танилцуулах хөгжмийн зэмсэг бол манай гараг дээрх хамгийн үнэтэй лимб юм аа. 1888 онд Америкт Wallace Henness гэдэг хүн лимб үйлдвэрлэх компани байгуулсан байдаг. За. За өнөөдөр лимб гэдэг үгийг Henness гэдэг нэрнээс салгадгүй буюу сайн лимб хаана вэ? Тэр лимб Henness үйлдвэрлсэн лимб байдгийн байна. За анх алт мөнгөний дархнаар ажиллаж байсан Henness өөрийн дүү Жоржтойгоо хамтран лимб хөгжим үйлдвэрлэдэг жижиг цех байгуулсан нь өнөөдөр лимб үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлсэн юм компани болсон. За William Henness-ийн өөрийн гараар хийсэн цагаан алтан лимб байдаг гинэ бүр. За энэ лимбийг манай гараг дээрх хамгийн үнэтэй лимбэнд тооцдог. Гэхдээ энэ лимбийг одоо нэвтрүүлэг сонсоод явж байгаа таач худалдаа авах боломжтой. Гол нь $72,799 буюу монгол мөнгөөр 276 сая төгрөг төлбөл манай гараг дээрх хамгийн үнэтэй лимбийг өөрийн болгох боломжтой байх. Чи бүр ингэж ярих хэрэгтэй шүү. 276 сая төгрөгөөр тий та авах болцоотой. За, лимбний их бие цагаан алтаар хийгдсэн бол яг нөгөө үлээх хэсэг вэ штэ тий. Тэр бол 14 каратын шар алтаар хийсэн. За, тон холлс гэд байгаа заяа. За, энийг болохоор нэг юм хүг их шиг гаргах нүх гэж бол ойлгосон. За, энэ хэсгийг нь мөн алтаар хийсэн. За, цагаан болон шар алтаар хийснээр хүг их шиг нь бас өөрөөр дуугардаг гэж үздэг гинэ. За, илүү хям төсөр материалаар хийсэн лимбний хажууд Henness-ийн цагаан алтан лимбний хүг аваа гаргах оновчлол чухам сайн байдаг гэж шүү. За, ер нь бол хөгжимчид цэвэр мөнгөөр хийсэн лимбээр хөгжимдөх дуртай байдаг бол Ирландын нэрт лимбчин Sir James Galway цэвэр шар алтаар хийсэн лимб үлээдэг гэж байна. Анх 2010-ад онд Henness-ийн цэвэр цагаан алтан лимбний үн $84,000 байсан бол одоо харьцангуй буураад $73,000 болсон. Гэхдээ монгол мөнгөөр бол энэ мөнгөнд үнгээр байр ахуй, лимб ахуй болох юм уу да? Ер нь бол. Манай лимб 84,000-аас хямдарсан байгаа шүү. $73,000. $73,000. $73,000 болсон байгаа шүү. Гэх юм байна л да. Тэгээд энэ тэр нэг Джеймс Галвей ямар өнгөрөө юм бэ те. Бүр яг цэвэр алтан лимб гэж шүү. За тийм байж. За тэгвэл дараагийн онцлог хосгүй үн төгжмийн зэмсэг бол 1942 онд дэлгэцэнд гарч өнөө цагийн классик кинонд тооцогддог болсон алдарт Касабланка кинон дээр ашиглагдсан төгөлдөр хуур юм аа. За. За одоогоос 83 жилийн өмнө хайр дурлалын сэтвтэй Касабланка кинон дээр игшиглэж байсан энэ хөгжмийг эзэмшигч нь 1988 онд кино студиэс $154,000 худалдаж авч байжээ. За. Харин хожим буюу 2012 онд алдарт Сотебигийн дуудлага худалдаан дээр төгөлдөр хуураа нэлээд үн хүргэн зарсан байдаг. 1942 оны энэ кино Оскарын шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг кино зохиол гэсэн хамгийн чухал 3 шагналыг авч байсан.
Рик Илса хоёрын хайр дурлалын тухай кино гэж үзэж болно. Гэвч улс төр дайн гэх мэт сэдвүүдийг бас хөндөжээ. Маш товчтой болвол Рик нь Илсад хайртай боловч хайртынхаа төлөө өөрийн сайн сайхныг золиосч буй өгүүлэмж. За үйл явдал нь бол Марокко улсын нийслэл Касабланка хотод өрнөх бөгөөд Рик тэнд нэг кофе ажилуулдаг. Тэр кофе киноны бүх адал явдлыг зангидах цэг болж өгдөг. Тэр кофе шоп. Касабланка ч Мароккогийн нийслэл биш баха. За энэ жоох андуурсан юм шиг байна. Би бол Касабланка гэдэг арал байдаг шиг санаад байна. За өөр арал байдаг. Тэгээ яг хүмүүс нөгөө ингээд Европ хүмүүсийн тоглоодсон Холливуудын кино болохоор энийг Испаний ч юм уу тэ Португалийн арал гэж бодоод байдаг. Яг үүндээ бол Африкийн Марокко улсын хажууд байдаг тийм тусдаа арал л да. За энэ кинон дээр Times Go By гэдэг нэртэй алдартай дуу байдаг. Нөгөө нэг одоо бид нар юм нэг хурдангаар нь сонсоод байгаа шүү дээ. Үдирири Касабланка гэдэг эн чин тийм уянгийн дуу байдаг байхгүй бүр ихнийх нь хөлбөр. Джессика Джейн дууснаар Касабланка нь гоё штэ. Тийм тэр чинь юм хурдан эмнэлтэй штэ. Тий. 1931 он зохиосон энэ дуу бол 1942 онд Касабланка кинонд дуулагдсанаас хойш алдаршсан. Ялангуяа Касабланка кинон дээр Илса Капени хөгжимчнийг шалсаар байж энэ дууг дуулуулдаг. Ирик ирээд Илсаг хардаг хэсэг бол кино урлагийн түүхэнд ч энэхүү дууг тайлбарлахад ч маш чухал хэсэг гинэ. Тийм. За яг энэ дууг дуулагдах үед энэхүү төгөлдөр хуур ашиглагдсан байдаг юм байна. Зөв. За 2012 оны дуудлага худалдаан дээр Холливуудын дурсамжийг хөглөх 200 гаруй үд зүйлс зарагдсанаас Касабланкагийн төгөлдөр хуур хамгийн өндөр үн хүрсэн 1.2 сая доллар хүрнэ гэж бодож байсан боловч яг талд нь буюу 600 мянган доллар хүрээд зарагджээ. 600 мянган доллар. За сонирхолтой бидний сайн мэддэг энэ алдартай дуу тухайн үедээ нэр алдарт хүрээгүйгээд киноны монтажнаас бараг л хасагдах төгсөн байдаг байсан. За. Хэрвээ хассан бол энэ алдартай дууг дэлхийд даяар мэдгүй байх байсан гэж. Тийм ээ. Гэхдээ яг эхнийх нь дуулсан нь бол хувилбар нь бол надад маш их таалагддаг. Тийм уянгийн дуу байхгүй. Тэгээ ингээд нөгөө нэг ийм киноны нэг гэсэн нэг ийм нэг чимээ байдаг шүү дээ. Яг тийм чимээтэй ингээд явахлаар айгүй гоё сонсогдоод байдаг. За дараагийн танилцуулах хөгжмийн зэвсэг бол алдарт Beatles хамтлагийн бөмбөрчин Ringo Starr-ын ашиглаж байсан бөмбөрийн сет юм аа. За 1960-ад онд Америкийн хөгжмийн зэмсэг Британд олддогчгүй нэмээд бас үнэтэй байсан байна л да. Тухайн үед нэлээд алдаршаад байсан хамтлагийн бөмбөрчний хувьар Америк бөмбөр дээр тоглох хүсэл сонирхол бол Рингод байсан. За ингэж явж байгаад Лондон хотын нэгэн хөгжмийн дэлгүүрт Америкийн алдарт Ludwig брендийн бөмбөрийн сетийг олж харжээ. За харангуудаа дурлаад тоглож үзээд бүр гүн дурлсан гэдэг. За гол нь Рингог энэ бөмбөрийг авах үед нь дэлгүүрийн эзэн нь та дээр нэга Америк брендийнх нь логог арилгачихгүй юу гэсэн юм байна. Ийм санал. Харин Ringo Starr Америкт үйлдвэрлэгдсэн нь үнэн л юм чинь энэ хിവэрэ байг гэд Америкийн бөмбөрөөр тоглож байгаагаа шүтэн бишрэгтээс бол нуухыг хүсээгүй гэдэг. За тэгэхээр өнөөдөр Ringo Starr-ын анхны худалдаж авсан Ludwig-ийн бөмбөрийн сетийг дор хаяж 10 сая доллараар үнэлт юм байна. Би түрүү энийг уншичаад гэсэн байхгүй юу? 10 сая. Тийм 10 сая шүү 10 сая. Энд чинь тэгээд нөгөө нэг одоо энэ нөгөө Rocky амар гаруудын тоглолт шиг тийм амар олон сеттэй бөмбөр биш шүү дээ. Хөл байна, маали байна, энд нэг сэрэдний байна. Тэгээд 3 цан. Тэгээд 10 сая шүү. 10 сая. Ringo Starr тоглож байсан гэдэг утгаараа л ингэдэг ба. Тийм байна тий. За. Илэгдсэн байна, хэр болцсон юм байна. Мяадад нас. За хамтраалагч танилцуулаад өргөжлүүлье. Улаанбаатар хотод 16 цаг 36 минут болсон нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар амар амгалан аюулгүй орчин амгалан эрдэнэс хамтран ажиллаж байгаа. За амгалан эрдэнэс гэдэг энэ хотхоныг бол хүссэн зүг гэдэг компани барьж байгаа. За эрчим хүч дулааны хэмнэлттэй ногоон барилгын гэрчлэгээтэй 5 блок 15 давхар 375 айлын хотгоо. За 100% бүрэн сутгамал төмөр бетон хийц металл басаад гал төсвөртэй базальт хөвөнд дулаалгатай төв зам болон автобусны буудал сургууль цэцэрлэг худалдаа үйлчилгээний төвүүдтэйг ойрхон ердөө нэг дадаас нэг 300 метрийн зайдал байрлаж байгаа гэж байгаа юм. Тийм.
За мөн 2 насны ангилалда тоглоомын талбай гэхэлэр нэг томууд чинь жижигүүдийг нэг дайрж унгаач гал хэвчээ байдаг штэ тий. Тэгэхээр 2 насны ангилын тоглоомын талбайтай за ногоон байгууламж, дугуйн зогсоол, хөл бөмбөгийн талбай, сагсан бөмбөгийн талбай, автомашины дулаан зогсоол, за альч талаараа галын машин орох зай төлөвлөл. За энэ айгүй чухал шүү. Энэ айгүй чухал шүү. За 24 цагийн нэгдсэн харуул хамгаалалт зэрэг оршин суугчдынхаа эрүүл мэндийн таатай нөхцөлд одоо амьдрах бүх боломжийг нь цогцоор нь төлөвлөсөн. За. Үнийхэн талаар ярьж өгье. А5 болон А3 гэдэг блок байгаа. Энэ нь бол 3 сая 950 мянган төгрөгөө. Яагаад ийм байгаа гэвэл А5 блок нь бүр ашиглалтанд ороод улсын комисс авцсан. За. Ороход бэлэн байгаа учраас 3 сая 950 мянга гэдэг чинь бол бас хямдхан шүү. Хямдхан байгаа. За хэрв та 100% бэлэн төлөөд орох юм бол 3 сая 700 мянган төгрөгөөр тооцож болно. Бүр хямдарч чинь. Метр квадрат тутамд 250 мянган төгрөг гэдэг чинь бол нэлээд хямдар нь шүү дээ. Өрөөний сонголтууд нь ямар байгаа гэхээр 70-18 метр квадраттай 3 өрөө байгаа. 69-49 метр квадраттай 3 өрөө байна. 62-94 метр квадрат галтгоон тустай 2 өрөө байна. Мөн 46-17 метр квадрат 2 өрөө гэд ерөнхийдөө ингээд танд бол 4-4 сонирхолтой сонголт бол байж болох юм байна. За тэгэхээр Баян зүтрийн 8 дугаар хороо ботаникт Кембрижийн хөтөлбөртөө Улаанбаатарын Эмпати сургуулийн чанга хойно байрч байгаа. Тэгээд та борлуулалтын албаныхантай 95 77 77 33 95 77 99 55 гэдэг утсуудаар холбогдорой. Тэгээд амгалан Residence гэж салгаж бичээд латинаараа бичээд сошиал хаяг руу орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар за амар амгалан аюулгүй орчин амгалан Residence хамтран аярлаж байна. Баярлалаа. За таны мэдээллийг өргөжлүүлээ сонсъё. За үргэлжлүүлээд нөө Эренгастарын хэртэй бөмбөрнөөс чинь хамаагүй гоё юм яа. Дараагийн танилцуулах хосгүй үнэтэй хөгжмийн зэмсэг бол бас л жаз хөгжмийн үүслийн үед эд мандаж явсан жаз хөгжимчтэй тэр дундаа саксофон хөгжимчтэй холбоотой юм байна. За. Тий. За 1953 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Канада улсын Торонто хотын Месси Холл гэж одоо энэ том концертын танхимд байх гэдэг юм л да. Месси Холлд тухайн үеийн бибоп жаз урсгалыг үүсгэн байгуулагчд болох бүрээчин Дизи Гиллеспи, саксофонч альт саксофончин Чарли Паркер, төгөлдөр хуурч Бад Повел, бас гитарчин Чарльз Мингус болон бөмбөрчин Макс Роуч нарын их тавл гэж нэрлэгддэг энэ нөхдүүд сүүлчийн удаа тоглосон байт юм байна. Энэ тавыг нийлүүлээд их тавл гэдэг одоо энэ жазхны бол ингээд бурхад нь байж шүү дээ. Тийм байна. За яг энэ тоглолтын дээр саксофонч Чарли Паркер Графтон гэдэг брендийн саксофоныг тоглосон юм байна. Тий. Энэ саксофон нь хожим маш алдаршиж одоо Америкийн жаз хөгжмийн музейд байршиж байгаа. Гэхдээ жаз хөгжим түлхүү тоглогдсон үүссэн хотууд энэ хөгжмийг авахын төлөө дуудлага худалдаанд оролцоход Канзас хотын Канзас чин жазын бас нэг том үлгэн гэдэг. Канзас хот жишээлбэл $144 мянган худалдаж авъя гэж санал тавиад одоо ингээд тэнд байгаа юм байна. За. Окей. За миний дараагийн өргөх мэдээлэл танилцуулах хөгжмийн зэмсгийг бол бид Холливуудынхны бүтээсэн Алдарт улаан хийл киногоор нь сайн мэднэ. За хоёул дөрөвөнд дурдсан тийм үү? За домогт Страдавари хийл $45 сая 2014 онд зарагдсан байдаг. За 1701 онд гарамгаа хийл урлаач Антонио Страдивар энэ хийлээ бол уралсан. Энийг бол кинон дээрээс манайхан хардсан байгаа тий. За өнөө цагт Страдиварын хийлүүдээс ердөө 11 ширхэг нь хадгалагдан үлдсэн байдаг учраас үнэ нь жил ирэх тусам өсөж байд юм байна. 14 онд 45 саяар зарагдчихсан. Одоо бол бараг 50 гараад алгасан. Бараг л тэх юм шиг байна. За орчин цаг гэлтгүй бүх цаг үеийн хамгийн үнэтэй хийлүүдийг нэрлэх гэвэл яахаарахгүй хөгжмийн зэмсгийн гарамгаа урлаач мастер Страдиварын уралсан хийл хөгжмүүдийг нэрлэдэг. За тэрээр 1000 гаруй хөгжмийн зэмсэг уралснаас 450-аас
512 нь хийл хөгжим байсан гэдэм байна. Гэхдээ өнөө цагт бол түрүүний миний хэлсэнчлэн ердөө 11 нь л бүрэн бүтээ ирсэн. За дэлхийн шилдэг хийл хөгжимчин Joshua Bell 2017-2018 он хавцаа Вашингтоны метроны буудал 3.5 сая Америк долларын үнэтэй Stradivari хийлээр хамгийн алдартай гэсэн аюудыг 42 минут тоглосон ч хинж түүнийг таниагүй нэг хэрэг гарч ирснийг бол манайхан сайн мэднэ те. Бөөн сенсац болж байсан шүү дээ. Сенсац болж байсан. Дэлхийн хамгийн үнэтэй хийлээр дэлхийн номер 1 хийл чинь тоглоод байхад нөхдүүд яг л нэг юм годомжны л нэг юм хөгжимчин гээл өнгөрөөд. Тэгэл тэр хүний тоглолтоо зохион байгуулахаар те одоо хэдэн зуун мянган доллараар тасалбар авч хүмүүс үздэг. Бөөр ингээд сар жилийн өмнө нөгөөдгийг хөдөлтөж авч байгаад үздэг те. За гол нь Joshua Bell гэдэг энэ хүн маань энэ явдлаас ердөө 2 хоногийн өмнө Бостон дахь концертороо хэдэн зуун мянган хүнийг байлдан дагуулж байсан. За эд мэдгүй хүн эднэр гутаана гэдэг шиг энэ үйл явдлын дараа Joshua Bell сонгодог урлаг болон хийл хөгжмийн төлөө илүү ихийг хийх хэрэгтэй байна гэж ярьж ирсэн байна. За 1995 онд алдарт хийлч Эрика Моринагийн гэрээс Stradivari-ийн уралсан хийл алга болсон хэрэг гарсан байдаг. За тухайн үед алдарт хийлч Эрика Морина 90 настай байсан бөгөөд эмгэгдэж байсан юм байна л да. Ингээ 3 сая долларын үнэтэй хайртай хийл нь алга болсныг сонсоод найзууд гэр бүлийнхэн нь түүнд мэдэгдэхийг хүсээгүй нөгөө эмгэгдчихсэн учраас буцаа дахиад энэ модчлоо 90 настай хүн чинь сүүлийн мэдээ. Тийм. Эрика Морина хийл алга болсныг мэдэхгүй байсаар нас барсан байдаг. Харин цагдаа нарын үзэж байгаагаар гэрийн цоож эвдрээгүй, хаалга эвдрээгүй байсан учраас Эрикагийн ойрын хүн л хийлийг хулгайсан байх магадлалтай гэж үзэжсэн. Хийл одоо олтоогүй. Энэ тэгж яагаад гарч ирээд нэг Сотопегийн ч юм уу дуудлага худалдаан дээр тэдээр зарагдчих их бах тий. Тэгсэн чинь Альберт Эйнштейний багшийнхан тоглож байсан Stradivari-ийн хийл 15.3 сая доллараар зарагдсан байдаг гэж шүү. Гэтэл хамгийн үнэтэй нь бол тэр 45 сая доллараар зарагдсан улаан хил, алдарт улаан хил. Тэр чинь кинон дээрээ бүр ингээд хүний цус мос оруулж байгаа будгийг нь гаргаад идэв үстэй тий. Тийм шүү дээ. Амар. За миний дараагийн хүрэх гэж байгаа мэдээлэл бол Grunge rock урсгалын манлай төлөөлөл болсон алдарт Nirvana хамтлагийн дуучин Kurt Cobain-ы 1959 онд үйлдвэрлэсэн Martin D18E гэдэг гитар. За манайхан санаж байгаа бол яг Kurt-ийн хайрын түүхийг үдээ ачраар ярьсан байгаа штэ. Хөгжим төвдөө хэн бас мөнх отоос нөгөө нэг Nirvana-ийн Миний Nirvana гэдэг дууг ингээд нөгөө байнга сонсдгоо би гамжаагаад хаяа сонсдог гэж хэлжсэн. За энэ гитар нь 6 сая доллараар зарагдсан байдаг гинэ. Kurt барьж ирсэн учраас, Kurt Cobain барьж ирсэн учраас. Cobain-ийн хувьд 1994 онд цэл залуухан 27 наснда амиа өвгөдгсөн байдаг. Харин 1993 онд болсон MTV Unplugged тоглолтын дээр энэ гитараа барьж дуулсан байдаг юм байна. Өмнө мөн Kurt Cobain-ийн 1990 онд Нью-Йоркийн Hard Rock Cafe-гийн тайзан дээр хуг зогсон Fender Stratocaster гэдэг цахилгаан гитарыг дуудах худалдаанд $50,000 эхэлж дуудахад нөтг нь явсаран байгаад хэд болсон гэж бодож байна. $50,000 эхэлсэн. Ер нь гэхдээ яг одоо ингээд хайрын түүхийг сонсоогүй хүмүүс зүгээр ингээд сануулад ингээд хэлэхэд энэ айгүй тийм өрмөц ертөнцтэй хүн шиг надад санагдсан. Одоо ингээд айгүй тийм нэгүүлсэнгүү гэх юм одоо өөрөөр хэлэх юм бол одоо яагаад бид нэр ингээд энэ амтныг алаад ингээд идээд идэх юм бэ ч гэдэг юм уу те. Тэнгүүтээ ингээд энэ бүгдийг засаж чадахгүй энэ одоо ингээд хорвогийн л жамш бид нар өсөж өгөхгүй тул хань үхэр гахаа махаа алаад л одоо идэн штэ те. Энэ би зүгээр чид татаж ярьж байгаа шүү. Тэнгүүд энэний төлөө ингээд өөрийнхөө зүгээс юу ч хийж чадахгүй ингээд байгаа болохоор ингээд айгу тэрэнд ингэж бухимддаг ч гэдэг юм уу те ингээд харуулдаг ч гэдэг юм уу. Тэнгүүдээ энэ тэр одоо нөгөө ингээд сэтгэл дотор амир ингээд зовоод штэ энэ хүн чинь. Тэнгүүд энэ шаналлаа ингээд дэлгүүгээр ер нь бол одоо харт амих мансуур төрлийн бодсонд одоо хит их автаа донтоо тий тэгээд ингээд өнгөрсөн. Гэхдээ мөөгийн чинь нөгөө нэг өөрөө улаан рок сонсдог хүн учраас энэ хүнийг бол яг л од хүний ямаар тий өнгөрсөн одоо ингээд очиг гэлэлцэж агаад харваад оцсон гэдэг утгаар нь ярьсан л да. За ингээд нөгөө $50,000 эхэлсэн энэ гитарынх нь хугалцсан гитар шүү дээ. Хуг зогцсон гитар шүү дээ.
Энэ гитар нь $50,000 эхэлж дуудаад явсараа байгаа $586,000 зарагдсан. Ай. Ёо. За, тэгэхээр яг гоо Курт Кобейн ч гэдэг юм уу, өөр хин гэдгийг энэ рокийн амар лаг нөхдүүд биелдэ Sepultura нэтэрэ гэдэг нөхдүүдийг би зүгээр хоб болохгүй зүгээр. Эднэрийн дууг бид нар зарим нь ойлгохгүй. Яагаад гэвэл эднэр өөр ертөнцид байхдаа бичсэн дуунууд. Өөр ертөнцид байхдаа бичсэн дуунууд буюу тэд нар ингээд нэг транс байдалд орцсон байхдаа бичсэн дуунууд байхгүй юу? Одоо бөөнөр нөгөө транс байдалд ордог дундууд гэж байгаа. Тэр шиг эднэр бас нэг ингээд өөрсдөө транс байдалд оруулсан байхдаа бичсэн дуунууд учраас бид нар ойлгохгүй гэж. Тэгээд Nirvana гэдэг үг чинь өөрөө л нөгөө нэг манай Гэгэрлийг олох. Тийм нөгөө нэг будын шишинд байдаг Nirvana дүрийг олох буюу гэгэрэлд хүрэх гэдэг үгний л хувилбар нь шүү дээ. Nirvana гэдэг үг бол ерөөсөө л тэр хувилбар. Тэгээд энэ юунуудын рок нөхдүүд чинь бол нэг юм нэхлээр дуу болгоно философитой байдаг. Зүгээр нэг ингээд тийм үстэй юу л цэцэг барай танаа хаалгыг догшоод могшоод ийм дуу байхгүй те. Бүх дуунууд нь цааталтай ингээд философитой байдаг. Тийм ч учраас эдний чинь тэр нэг альбомных нь нэр нь амар шүү дээ. Nixit Nox Mox гэдэг гэсэн чинь хамтлагийнх нь нэр нь Guns and Roses ч гэж байгаа шиг те. Тийм. Буунууд ба сарнайнууд ийм нэг юм айгүй их байдаг. Өөр нь роктууд бол Nixit Nox гэдэг нь болохоор шүн ба зас гэсэн үг гэсэн. Тэгээ ингээд хар цагааны контраст гаргалаа маргалаач гэдэг юм уу. Гэх мэтэр иймэрхүү юмнууд маш их байдаг. Тэгээд манай тал одоо миний Nirvana ч нь бол манай Nisson's амгааштай манай хүн ч нь бол бас л бидийг танхааштай тийм ээ. За, Russell гэсэн маань улаан хэл кинон дээр алдар хийл одоо бүтээгч өөрийн жирэмсэн ихнэрээ төрхийн өндөрлөөр алдаад тэгээд цусаар нь будаг хийж уралсан байдаг. Мэрэгч төлөгч ихнэрийнх нь ирээдүйг зүгнөх биш, хийлийн ирээдүйг зүгнэж байдаг гэсэн байна. За тэгээд сонирхолтой байлаа. Энэ хүрээд 2025 оны 5 дугаар сарын 2-ны пүрэв гарагийн сонсдог урлагийн нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс урлагийг мэдрийг сүрэтагаар New Art болонгаараа шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар амар амгалан аюулгүй орчин амгалан Residence за мөн Your Home Your Zone сүрэтагаар Best Budget Dragon салбараараа хамтран ажиллаа баярлалаа. За баярлалаа анжгаа. За баярлалаа. Үргэлжлүүлэр хэм сонсогчдаа за бүрийн хүнд явдаг радио мэдээгээ үлээ авч сонсдээ дараа. За хөгжилтэй хөнгөн байцгаас урайтагаар яна нэвтрүүлгийн шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын Эмжил радио 88.3